Дэлхийн улс орнууд хөгжих тусам дижитал шилжилт эрчимтэй явагдаж, шинэ технологи, шинэ боловсон хүчний эрэлт ихсэж байгаа энэ үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, бүс нутагдах тоон хуваагдлыг багасгах, гендерийн тэгш бус байдлыг бууруулах, эмэгтэй програм хангамжийн инженерүүд бэлдэх, хөдөө орон нутгийн охид бүсгүйчүүдийн технологийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Болор Эрдэнийн санаачлагаар жил бүр 30 охидыг код бичих сургалтанд хамруулах код бичих охидын хөтөлбөр. Анхны суралцах охидоо Монгол улсын 21 аймаг 9 дүүргээс бүртгэгдсэн 2100 гаруй охидоос сонгон шалгаруулад байна. Тэд 8-7 хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардлагатай үндсэн чадварыг олж авах бөгөөд алгоритм ба кодчлол, веб, мобайл програмуудыг эзэмшиж сурсан мэдсэн зүйлийнхээ дагуу их загвар бүтээх юм.